За эхний хичээл бид нэр Alipay нэ. Alipay яагаад нээж өгөө гэхээр Tapo 1688 Dev гэдэг апп-та нэ бас энэ хичээлд орох гэж байгаа зарим худалдааны сайтууд маань карт дэмждэггүй зөвхөн Alipay-ээр тооцоогоо хийдэг учраас бид нэр Alipay-г хамгийн түрүүнд нээх ёстой. За ингээд Alipay нээцгээе. За More option гэдэг дээр дараад Sign up гэдэг дээр дарангуудаа тэр 86 дээр сонгон өөрийн улсын код болох 976-ыг болоод утасны дугаараа хийгээд Sign up now agree гэдэг дээр даран утасандаа баталгаажуулах код авна. За ирсэн кодоо энэ дээрээ хийн. Next гэдэг дээр дарнаа. Regna Mongolia гэдгийг сонгоно. За энэний дараа add now гэд бид нэр карта холбоно. Энд дээр карта холбох хэрэгтэй. Add now дээр даран пассвортны уртлын 16 оронг хийгээд 16 оронг хийн. Тэрний дараа пассвортны дуус хугацаа болон пассвортны ард байх CVV-г бүгдээрээ хийцгэнэ. Тэгсний дараа next step дараад дооны гэдэг дээр дарна. За энэ бол та нарын гүйлгээний нууцуг. Энэ гүйлгээ хийх үед энэ кодоо хийж бид гүйлгээ хийх ёстой. За энэний дараа аккаунт бид пассвортоо баталгаажуулахын тулд аккаунт гэдэг дээр дарж тэр дээдлийн settings дээр дараад account and security гэдэг дээр даран verify now гэдэг дээр дарнаа. Тэнгүүт таны гадаад пассворт нэрээ өөрт чинь байгаа бол scan гэдэг дээр дараа шууд пассвортоо оруулж болно. Хэрвээ гараар шивэхээр бол энэ доотлон хэсэг дээр нь дарж шивж болно. Энэ дээр хамгийн их нь өөрийн нэрээ латинаар бичээд дараа нь пассвортын номероо бичнэ. Тэрний дараа пассвортын дуусах хугацаа бичнэ. За бүгд дууссан бол submit гэдэг дээр дарна. За энэний дараа upload password гэж гарч ирнэ. Upload password-ын дээр пассвортныхаа зургийг оруулна. Хэрвээ пассворд чи ойрхон байх юм бол take photo гэдэг дээр дарж өөрийнхөө пассвортны зургийг дарж оруулж болно. Хэрвээ утсан дээр чи байгаа бол upload гэдэг дээр дараад өөрийн дарсан зургаа шууд оруулчих болно. За ингээд өөрийн пассвортны зургаа оруулаа confirm дээр дарна. Ингээд Alipay өөрөө таны пассвортыг баталгаажуулаад ингээд таны Alipay ингээд нэгдлээ гэсэн үг. За тэгээд Alipay минь таны бичиг баримт болон бус зүйлийг чинь шалгаад 2-3 цагийн дотор таны Alipay чинь баталгаажнаа.